I must have went blind tonight, cause I swear that you out of sight, man. I'm so Санапико. За Ask Me Anything with Bella контентэд оролцох урилгыг хүлээн авсан баярлалаа. Өнөөдөр тэгэхээр Kiko-гийн талаар 15 асуултыг бүгдээрээ асуух болно. За хамгийн ихний асуулт нь өнөөдрийн мэдрэмжээсээ хуваалцсан уу? За би яг сая дээлэг шоуг дуусгачаад Централ телевиз дээр байна. Тэгээд яг өнөөдрийн мэдрэмж гэх юм бол би яг амар завгүй тэгтээ ирч хүчтэй. Тэгээд Централ телевиз дээр ирэх би угаасаа амар юм гоё урам зоригтой ирч хүчтэй болчтой. За хоёрдугаар асуулт танд ирж байсан хамгийн гоё зөвлөгөө юу байсан бэ? Надад иржсэн хамгийн гоё зөвлөгөө. Яг зөвлөгөө гэхээс илүү би яг сая сүүлд нэг амар урт мессеж Instagram дээр авсан хгүй. Тэгээд яг тэр нь миний зан ашиг ингээд талаар яг өөрийнхөө ботсон юм хэлээд тэгээд надад бүр ингээд сэтгэлийнхаа урмын ингээд бүр ингээд баг хайрын шүлэг захиа шиг амар тийм гоё мессеж ирсэн. Тэгээд тэр би бүр уншаад уйлаад бүр тэр шууд орж ирж байна. Зөвлөгөө гэхээс илүү. Таны хамгийн анхны хийж байсан ажил? Миний хамгийн анхны хийж байсан ажил би яг хамгийн анхны бизнес ярьж байгаа. Ингээд би Makiko гэдэг юм эрүүл хоолны смути боолны бизнес хийжсэн. Тэгээд тэрийг би яг Сингапурт сурдаг байхдаа би бүр энийг Монголд заавал хэрэгжүүлнэ гэж аваад смути боолны бизнес хийжсэн. Өглөөг яаж эхлүүлдэг вэ? Би өглөөг амар удаан эхлүүлэх туфтаа. Тэгээд бас өөрийгөө ингээд гоё өглөө шууд нүдээсээ ирээл би уцаа оролдох дурггүй. Тэгээд өөртөө гоё ингээд дуу тавих ч юм уу, намхан дуу тавих ч юм уу, эсвэл яг нүдээ навцдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар эхлүүлдэг би. Таны номер 1 celebrity crush хин бэ? Баян өөрчлөгдөж идэг. Тэгээд одоогоор болохоор би яг дүүн хоёрыг үзээд Austin Butler-т бүр амар том crush та. Та юунаас урам зориг ирч хүч авдаг вэ? Мэдээж орд дотныхоо яг хайртай хүмүүсээс ч юм өөрийнхөө хөндлөж явдаг хүмүүсээс урам зориг авдаг. Тэгтээ ойрын үед бол би яг байгалаас авч байгаа. Яг ууланд гараад ирэхээр ч юм уу эсвэл яг байгальд өнгөрөхөөр би бүр үнэхээр ирч хүчтэй урам зоригтой болдог. Хүүхэд байх үеийнхаа хамгийн гоё дурсамжаас хуваалцвал хүүхэд байх үеийн дурсамж би яг ялцчихгүй ингээд гэр бүлийн дурсамжууд орж ирж байна л да. Тэгээд би яг манай аав биднэрт ингээд зориулаад ийм том хүүхэлтэй байшин гэр дотор гэр барьж өгдөг байсан. Тэг ингээд санал мандал ингээд даав манайх яж хат дандаа ягаан даавтай тэгээд даавгаар бүр ингээд гэр дотрын том майхан хийгээд тэг бид нар өөрсдөө ингээд ороод яг хүүхэлтэй юм шиг ороод тоглодог гэсэн. Тэр орж ирж байна. Таны ажил мэргэжлийн талаар ажлын танд хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ? Миний ажлын хамгийн сонирхолтой юм би яг өөрийнхөө хэлхийг хүссэн мессежээ би яг бүтээлүүдээр бас гаргадаг. Тэгээд яг Монголын өв соёл гэдэг зүйл би бол үнэхээр дурлсан. Тэгээд тэр яаж гисэн одоо орчин үетэй яаж нийлүүлэх үү? Тэгээд Монгол залуучууд бас өв соёлоос юу сурах уу гэдгийг би гаргах тийм үүрэгтэй гэж би өөрийгөө боддог. Тэгээд тэр юм болов. За дараагийн асуулт. Таны бодлоор таны биеийн хамгийн секси дур булаам хэсэг ямар хэсэг вэ? Би өөрийнхөө игмний ясны амар дуртай. Яг хүзний одоо харагдахгүй байна л да. Гэхдээ игмний ясны амар дуртай. За дараагийн асуулт хүүхэд байхдаа том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ? Би нөгөө нэг хүүхэд байхдаа шүү дээ ингээд юу гэдэгсэхгүй юу? Ээж авах ажил руу дагаж явдаг. Тэгээд би ингээд зөөгч нарыг хараад би бүр ямар гоё юм бэ гэд бүр амар зөөгч өглөөстэйсэн. Жохондоо ингээд нэг юм хөөрхөн царилэг ихчиг харцсан. Би яг энэ ихчиг зөөгч болно гэж юм боддог гэсэн. Бусдад хэлээгүй таны нууц авьяас. Нууц авьяас би амар сайн жүжиглэж чаддаг. Тэгээд би яг хүн намайг ингээд чи уйлдаа гэх юм бол би шууд уйлж чаддаг гэсэн. Тэнгисийн эрэг шоунд оролцох болсон түүх. Надаас манай продюсер намуу маань асууж байсан. Тэгээд манай намуу маань болохоор ингээд Монголд ийм хайрын шоу хийх гэж байгаа чи орох уу? Тэгээд ингээд хийх гэж байгаа гэдэг мэдээд би бүр чамайг төрүүлчихлээ ботсон ингээд надад хэлчихсэн. Тэгээд би бас хараагаа өгөхгүй нэлээд удаан орох уу яах уу гэж бодож байгаад за надад ирж байгаа юм гой сорилт юм чинь би энд яг заавал орж үзэх хэрэгтэй юм байна гэж бодоод орсон. За өнөөдрийн хамгийн сүүлийн асуулт хэрвээ
тавын шоуны үзэгч байсан бол аль оролцогчийг хамгийн ихээр дэмжих байсан бэ? Киког дэмжиж болох юм. За хэрвээ би үзэгч байсан бол би анарт амар дуртай байсан баха. За яагаад гэхээр штэ ингээд анар маань нэрэн гэсэн ингээд харахад амар өвдсөн байсан. Тэгээд тэр ингээд хүнд халуураад ингээд байжсэн ч гэсэн тэмцээнүүдэд оролцоод ингээд айгүйх тэмцэжсэн надад харагдчихсан. Тэгэхээр тэр зан чанарыг үнэлээд анарт бас дуртай байхсан баха. За асуултууд ингээд дуслаа. Өнөөдрийн контентэд зав гарган оролцсон танд баярлалаа. Тэгэхэд баярлалаа. Тэгэхээр ойлоо бичлэгийнхаа төгсөл гоо зөкслөнгийн шот inner big. Яй. За гоо зөкслөнгийн шот inner big. Cause I swear that you out of sight, man. I'm so up, I could be a pilot, and I just so trying to catch a flight. So let me get the digits. I call right now if you're with it. I seen 1,000 pretty girls in this room, but darling, I've been looking for you.